юу яцхан guys өнөөдөр fair value gap-ийн бичлэгийг оруулах хэрэгтэй байсан. Тэгээд данч tripod байхгүй байх. Гэхдээ тэр бол ерөөсөө excuse биш. Хамаагүй өнөөдөр бүгдээрээ шууд заавал өнөөдөр gap-ийн бичлэгийг хий. Тэгээд та нартай өнөөдөр би fair value gap-ийн талаар мэддэг зүйлээ заах болно. Тэгээд guys шууд бичлэгэндээ орцгоё. Fair value gap гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр ер нь бол өөрөөр хэлдэг ер нь хүмүүс яг үнийг хэлэхэд нэг бол хүмүүс FVG буюу fair value gap гэж хэлдэг. Эсвэл хүмүүс imbalance гэж нэрлэдэг. Монгол руу орчуулах юм бол энэ нь одоо юу хэлээд байна гэхээр үнийн тогтворгүй байдалтай балансгүй байдал imbalance гэдэг зүйлийг яриад байна гэсэн үг. Fair value gap гэдэг нь болохоор шууд бас орчуулах юм бол шудраг үн тогтоогүй зайг хэлнэ гэсэн үг. За арай жоохон бүгдээрээ энэ fair value gap imbalance гэдэг нэг концепт их тийм ээ. Арай жоохон харж үзье л та. Чартн дээр за ямар ч хамаагүй дээр очил та. Окей. Энэ ерөнхий дэшгийн апдейт харагдаж байна. За тэгээ өдөр бүгдээрээ яг энэ дээр одоо энэ шин дээр харъя гэж бодоход энэ дээр бол одоо нэг fair value gap байна те. За тэгвэл энэ fair value gap гэдэг зүйл байна. Энэ ерөөсөө fair value gap гэдэг зүйл нь яаж үүсэж байгаа юм бэ гэхээр 3 candle-аас үүсэх ёстой гэсэн үг. За эхнийх нь дэшгээ явж байгаа тохиолдолд 1 2 3 дэшгээ явж байгаа чиглэлийн candle-аар ер нь бол одоо үүснэ гэсэн дунд нь үүсэж байгаа. Харин доошоо явж байгаа тохиолдолд доошоо bearish те доошоо side gap яаж үүсдэг вэ гэхээр доошоо явж байгаа доос 3 candle одоо энэ дээр ерөөсөө үүсдэг гэсэн үг. Энэ доошоо байгаас 1 2 3 энэ 3 candle-аар үүснэ гэсэн үг. За энэ дээр ч гэсэн те одоо харагдж байна. Доошоо явж байгаа доошоо энэ дээр байна те. За анхныхаа жишээ рүү буцаад ороход за энэ дээр одоо үн дээшээ явж байгаа те ийм одоо зайг бол үүдээсэн байна. Тэгээ энэ зайн дээр юу харагдж байна гэхээр энэ зайг нэг удаа туршиж үзээд дээшээ яваад за тэгэхээр энэ зайг дараа нь дахиж ингэж 2 удаа 2 candle-аар бариад тэгснийхаа дараа энэ зайн дээр ирж одоо 2 удаа тестэлж үзсэн байна гэсэн үг. За энэ дээр юуг яагаад энэ концептыг байдаг юм бэ? Энэ концептыг яагаад их тодорхой хэмжээнд ажилтсан юм бэ гэхээр энэ концепт нь өөрөө юу хэлж өгдөг вэ гэж асуух юм бол тодорхой хэмжээнд үн дээшгээ явж их одоо тий хугацаанд үн хязгааргүй нэг зүргөө явж болдоггүй. Үн заавал тогтвортой байдлыг fair одоо үнийг тогтоож тий чудраг үнийг тогтоож баланстай те имбаланстай биш баланстай үнийг үргэлж үн бол тогтоож идэг. Тэгтэн энэ гэпүүд одоо ерөөсөө ирэх юу болж өгдөг гэсэн үг. Одоо марк те одоо энэ дээр ерөөсөө ирэн шүү гэдэг тодорхойлоод өгчдөг гэсэн үг маркет ер нь бол. За энэ жишээ дээр бүгдээрээ харахад одоо энэ дэр ингээд тодруулаад нэлээсэн авах юм бол юу харагдж байна вэ гэхээр за энэ нэг рейнж байна тийм ээ. За энэ рейнжийн хувьд 50 бас доошоо одоо бүгдээрээ 0.3-ыг хасч ил та. Энийг хасчаа. Энийг хасчаа. Тэнгүүд 50 бас доошоо одоо нэг юм gap байна те. Тэнгүүд үнийг тэгээ одоо шилбэл ямар нэгэн одоо махны үн хэд үнэтэй байлаа те бүр ингээ хязгааргүй 1 кг-аас сая төгрөг байлаа гэхэд хинч тэрийг авахгүй сте. Тэнгүүд хүмүүс юу шаардах вэ гэхээр шудраг үнийг шаардна гэсэн. Хүмүүс за одоо энэ үнийг те одоо энэ дээдлэлд ирсэн байх нэг одоо сая за боли за килограм нь 150 мянга гэж үзэл та энэ үнийг. Одоо мах 1 кг одоо үхрийн махны үнийг тийм ээ. Тэнгүүд 100 мянган төгрөг байхад энд ямар нэгэн байдлаар үхрийн махыг хүмүүс авахгүй сте. За үнэхээр одоо болид 150 мянгаар хин килограм зурж чадахгүй хүмүүс зүүлж чадахгүй. Тэр хүмүүс шудраг үнийг шаардна гэсэн. За тэнгүүд хүмүүс одоо тий тодорхой хэмжээ 50-аас доошоо за нэг 75 мянга за 50 мянга авцаа 1 кг байх юм бол хүмүүс аз жаргалтайгаар авъя гэж бодъё. Одоо тийм одоо эдийн засаг байлаа гэж бодоход тэгвэл хүмүүс ерөөсөө энд авахд маш их хэмжээний аз жаргалтайгаар авна гэсэн үг. Хүмүүс одоо энд ямар нэгэн gap байлаа гэж бодоход одоо энэ 50%-аас дээшээ тийм ээ ямар нэгэн gap байлаа гэж бодож үл энэ байсан ч юм уу те. Тэгэд хүмүүс яг эндээс тэг бүр дараагийн хамгийн сүүлд үүсгэсэн одоо энэ swing high буюу энийг одоо ингээд эвдэхээс илүүтэйгээр үгүй цаашаа явахаас илүү хүмүүс яг юуг яг илүү бодох вэ гэхээр энэ тохиолдолд мэдээж явсан байна. Гэхдээ ихэнхдээ юу хүмүүс бодох вэ гэхээр 50%-аас доошоо gap-н дээр хүмүүс ер нь бол илүү хүлээлт тавьдаг гэсэн үг. За би энэ дээр биччихээ fair value гэж. За тэнгүүд 50%-аас доош хүмүүс 50 мянга дээр бол тэндээс хангалттай гоё энэ gap map-ийн 50% ч юм уу те. Эндээс хүмүүс ер нь бол баа хийгээд явхад ер нь бол илүү аз жаргалтай, илүү өөрсдөө итгэлтэй байна гэсэн үг. За ийм байж болж байгаа. Fair value gap-ийн хамгийн нууц концепт ер нь бол сая шууд би танд хэлээд өгчлөө. Ерөнхийдөө үн нэг тишгээ хязгааргүй явж болохгүй. Ямар нэгэн байдлаар буцаж орж ирнэ. Буцаж орж ирэх байдлыг дан Fibonacci-гаар тий одоо 0.5, 0.3, 0.7 гэдэг хэмжигдэхүүнээр хэмжихгүйгээр дээрэс нь
fair value gap гэдэг концептээр бас хэмжиж болно гэсэн үг. За одоо шил энэ жишээн дээр ингээд бүр 0.7-аас бараг төгс rejection авсан байна. Дээрээс нь gap-ыг бүгд нь fill хийсэн байна. Тэр энэс маш хэмжээний гоё rejection авч болох боломжтой гэдэг тийм юм бол гарч иж болно гэсэн үг. За дараагийн чиг бүгдээр одоо авах гээд үзье л та. За энэ жишээн дээр яасан байна? За одоо энэ range-ийг авч үзье л та бүгдээрээ. Тэгэнгүүт 0.5 руу онж ирээгүй. 0.5 дээр дээрээс энэ gap бол байсан. Тэгвэл энийг авчаад дээшээ явна гэсэн бол бол илүү бол аз жаргалтай юм бол buy дарах байсан гэсэн үг. Гэхдээ хаяа одоо тийм 0.3-ыг бүр ингээд тултлан тестлж байгаа яваад гэсэн байна тийм. Энэ тохиолдолд яах вэ гэхээр миний бол ихэнхдээ бол зүгээр л entry авахгүй л гэсэн үг. Би бол ихэнхдээ 0.5-ыг хүлээнэ гэсэн үг. Хэрвээ би fair value gap-ны концептыг бас Fibonacci концептыг амар их арилждаг. Ер нь бол тийм арилжаач бол зөндөө байдаг тийм арилжаач байсан бол гэхдээ миний хувьд бол би одоо хэлээд өгч байна. Миний системд ерөөсө 3 юм орж идэг. Нэгдүгээр тренд ерхий банк таашаа явуулж, хоёрдугаар liquidity тэгээд дээрээс нь гуравт Fibonacci-гийн premium and discount гэдэг концепт орж идэг гэсэн үг. За тэгэнгүүт өнөөдөр бүгдээрээ шууд Fibonacci-га бас хамт яриад өгч би та нарт энэ дээр fair value gap-ийн бичлэгэн дээр Fibonacci би яаж ашигладаг вэ гэхээр зүгээр л энэ дээр байх юм бол хэтэрхий одоо энэ дээшгээ өссөн хөлгөөний хажууд бол би ерөөсөө юу харах вэ гэхээр бага time frame руу буюу одоо 4 hour дээр байгаа бол би 15 минутын одоо юу руу ороод time frame руу орж байгаа. Ер нь бол эндээс нэг юм одоо тий доороо 0.3 юм уу энэ хацаар нэг нь sell дарж үзэж болно гэсэн би бол хувьдаа. Тэгэхээр Fibonacci-г би бол ингэж ашигладаг. Би нэг тийм 0.3 байна уу 5 байна уу rejection уу 7 байна уу ерөөсөө хардаггүй. Би ер нь 0.5-аас энэ бол нэлээд дээр байвал би ер нь энэ Biden энд ороод ирэх юм бол би бишээ sell-н одоо энэ байх юм бол би sell-н. Тэгээ энд ороод ирэх юм бол одоо энэ sell эргэлзэж эхэлнэ гэсэн үг. Хангалттай бол премиумд байхад нь бол хэрэг бол sell бол дарах дуртай. Харин тэ эсрэгээр хэтэрхий үн одоо ингэ доошоо ороод ирсэн баг те одоо шил энэ range-ийг хараад үзэх юм бол энэ доор ороод ирсэн багт дээшээ ямар нэгэн сигнал одоо баг time frame дээр өгөөж ирэнгүүт нь би энэ дээр нэг ийм 0.1 бас нэг 3 юм уу 5 юм уу те тэр хавцаг таргетлаад энэ бол buy дардгаа гэсэн. Түүнээс шүү яг нэг тийм яг Fibonacci-гийн rejection-ыг би бол нэг тийм хараад идэггүй. За тэгэнгүүт одоо fair value gap-ийг бүгдээрээ ойлгочлаа шүү дээ. Одоо ямар нэгэн байдлаар үн хязгааргүй явж болохгүй. Ихэнхдээ хамгийн найдвартай buy-ыг 0.5-аас доошо байгаа fair value gap-ын дээр давхцсан тохиолдолд энэ gap-уудыг 0. Одоо энэ 3 муравтай gap-уудаас 0.3-тай тийм энэ хавцаа gap-уудаас бол илүү хүчтэй gap гэж үзнэ. Тийм байна. Тэгээд дараагийн одоо ямар нэгэн байдлаар тайлбарлах хэрэгтэй концепт гэх юм бол fair value gap гэдэг концепт байгаа шүү дээ. FVG. Тэгвэл FVG-г буцаагаад маш их хэмжээний одоо тэгэхээр buying volume тэ дээшгээ volume байсан бол дараагийн ээлжинд маш их хэмжээний selling volume орж ирэнгүүт хүмүүс юу болж хардаг вэ гэхээр inverse fair value gap гэдэг концепт орж ирдэг гэсэн. За шил энэ дээр маш их хэмжээний дээшгээ хөдөлгөөн явсан тэ. Дээшгээ маш их хэмжээний хөдөлгөөн явсан. Тэгсний дараа энд одоо ямар нэгэн одоо fair value gap бол байгаа. За энэ дээрээ бол халаад тэгэнгүүт хамгийн байгаа gap нь энэ байна тийм. Ямар нэгэн хүмүүс магадгүй эндээс бол 0.5-аас доошоо гэднээс харагдаж байгаа. Зураад баталгаажуулдаг юм. Тэгэнгүүт хүмүүс эндээс тодорхой хэмжээнд buy дарсан байгаа. Алдаж болно хамаагүй. Ерөнхий тренд дээшээ байна. Эндээс би бол алдах бол нэг тийм юм бол бодохгүй. Хэрэв би ийм систем ажилладаг байсан бол тэгтээ эндээс юу харагдах вэ гэхээр одоо эндээс бүгдээрээ дээшээ маш хэмжээний хөдөлгөөн явсан. Энэ дэр gap буюу үнийн одоо тогтворгүй байдал үүсгэсэн. Эндээ тэрийг retest хийсэн. Гэхдээ энийгээ дараа нь эвдээд ишээ доошоо ороод ирсэн. Тэгмүүд энэ зооныг нь одоо юу гэж үздэг вэ гэхээр дээшээ явсан волюмыг доошоо явсан волюмаар эвдэхээр юу гэж ямар концепт гарч ирдэг вэ гэхээр inverse fair value gap буюу IFVG гэдэг концепт үүсдэг гэсэн үг энэ дээр ерөөсөө. За тэгэнгүүт эндээс бүгдээр юу хардаг вэ гэхээр энэс бүгдээрээ short харж эхэлдэг гэсэн үг. Гэхдээ та нарт одоо бас нууцхан бас нэг концептэд задлахад нэг трикээ задлахад ингэж их хөдөлгөөн явцсан багт эндээс shortln гэдэг бол бүр үнэхээр баг тэнэглэл яг үнийг хэлэх юм short арна гэдэг бол үнэхээр тэнэглэл. Ямар нөхцөлд IFVG-г илүү сайн ашиглаж болох вэ гэхээр за бүгдээрээ өөр нэг ганц юм харъя. За энэ дээр байна те. Одоо энэ дээр бол дээрээ бол gap байгаагүй. Гэхдээ энэ range-н дээр доороос ийм байна те. IFVG энэ дээр гарч иж байна гэсэн. Тэгвэл IFVG дээр юу давхсаж байна гэхээр fair value gap давхсаж байна гэсэн. Одоо энэ нэг gap байгаа даа шүү дээ. Bullish дээшээ fair value gap давхсаж байна тийм ээ.
Эхлээд доошоо байсан тэрийг дээшээгээ энэ candle хаасан тийм ээ. Энэ candle энэ bullish дээшээгээ явсан fair value gap-наас одоо энэ дээшээгээ одоо support аваад дээшээгээ хаагаад тэгвэл энэ маш хүчтэй зон болоод ирнэ гэсэн үг ер нь бол. Тэгвэл эндээс маш хэмжээний одоо энэ хавцаа ерөөсөө ямар ч ингэдэг энэ IFG гэдэг inverse fair value gap-ыг үүсгэсний дараа ингэж амар удаан хугацаа яг энэ шиг ингэж өнгөрөөгүй тийм ээ. Одоо энэ gap шиг одоо удаан хугацаа өнгөрөөгүй тул ийм тийм амар маш хүч султай болчихсон IFG-нээс sell дарахаас илүү маш хурдтай явсан хөдөлгөөнийг бүр bullish тэ дээшгээ fair value gap гарч ирээ тэрнээс support аваад тэгээд эндээсээ IFG үүсгээд эндээсээ retest аваад эндээс дахиад дээшгээ push хийгээд ороод ирэнгүүт одоо би танаас харуулъя л да бүр амар юм харуулъя. Break of structure дээр төвөд хэлэх юм гэсэн. Би өмнөх хичээлээр market structure-ийн хичээл дээр бол заасан break of structure гэдэг юм бол юм гарч ирж байгаа юм дээр тэгвэл break of structure IFG байсан bearish gap байсан bullish gap-аар дахиад онол support аваад дээшээ IFG бол хаасан маш хүчтэй зон энэ зоныг бараг эдгэдний юм бодохгүй. Тэгэхээр одоо нэг энэ break of structure байна. Тэгвэл break of structure дээр заавал дээр candle ахыг яг уу ийм хүчтэй трендийн эсрэг ер нь бол хүлээж болно. Тэгээ хүлээлээ гэж бодоход энэ retest дээр шууд орно гэсэн үг. Тэгээд дараагийн хай ийшээгээ 1.8 2 муу тэ ийшээгээ харж болно гэсэн үг. So нэг иймэрхүү байна. Мэдээж одоо ерөнхийдөө юмнуудаа буцаагаад хураангуудад харах юм бол дээшээгээ gap гэж байгаа. Доошоогоо gap гэж байгаа. 50%-аас доошоогоо байх юм бол дээшээгээ одоо buy авч харж байгаа тохиолдолд 50% доор авах юм бол илүү buy авах гэж үзнэ, тийм ээ. Харин 50%-аас доошоо байх юм бол биш дээр байх юм бол sell доошоо явж байгаа тохиолдолд энэс илүү high probability буюу илүү сайн шанстай sell дарах гэж үзнэ. Тэгээ дээрэс нь Fibonacci-ийн үед би бол зүгээр л 50%-аас нэлээд дээртэй бүр ингээд 0.3 ч бүр ингээд энэ хавцаа байх юм бол би бол илүү sell дардаг. Өнөөдөр тэгээд 7 сарын 31-ний өдөр болж энэ дөнгөцөө яг энэ концептыг дээр байсан концептыг ашиглаад Nasdaq дээр сая sell дараа $500 бол хийсэн. Тэгээд худлаа ярихгүй бол харуулж болно. Гэхдээ яг тэр дараа нь бол дараа нь уусаа манай community та нар нэгдэнгүүд би танд уусаа бүгд нь харуулад явуулчих болно. Тэгээд 8 сарын 1 одоо 00 цаг өнгөрсөн болохоор тийж байгаа юм байна. Тэгээд эндээс би ерөнхийдөө та нарт хэлсэнтэй Fibonacci-гийн маш дээр байхад би бол sell дардаг. Тэгээд маш их энэ хавцаа дуусчдаг гэсэн үг. Ягаад гэвэл 1 минутын арилжаа хийдэг болохоор. So энэ хавцаа бол дардаг том хугацааны рейнжэн дээр. Тэгээд дээрэс нь дээшээгээ явж исэн gap-ыг доошоо явж байгаа gap-аар хааж доор нь хаахыг энд үүсэх gap-ны одоо тэ хаалтыг IFG гэж нэрлэнэ гэсэн. Тэгэнгүүт тэрээс маш их хэмжээний удаан хугацаа өнгөрөөгүй бол IFG-нээс sell дараад ингэж явахд асуудалгүй гэсэн үг. Тэгээ бас дээшээгээ явж байгаад буцаагаад бас доошоо сайн хаасан тохиолдол тэгэнгүүт доошоо явж байгаа дээшээгээ бас хаасан тохиолдол бас буцаагаад дээшээгээ бас long дарж болох нэ гэсэн үг. За нэг иймэрхүү хоёр концептыг өнөөдөр бол тайлбарлалаа. Тэгээд ер нь бол нэлээд ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд танараас хүсэх ганц хоёр юм их юм бол энийг өнгөрсөн датан дээр өнгөрсөн датан дээр тест хий. Битгий энэ хэтэрхий донд би яг үнийг хэлээд бол fair value gap гэдэг концептэнд бол нэг тийм дуртай бол биш. Би нөгөө tier list надад байдаг да. Tier list дээр би энийг бол за хүмүүс нэлээд дуртай байдаг тодорхой хэмжээнд нэлээд сайн ажилдаг. Гэхдээ миний систем бол үнэхээр нэг тийм хэрэгтэй ч биш. Миний хувьд нэг тийм амарыг ажиллаад идэг концепт бол биш. Fundamentally яг бол би энийг сурах гэж бараг 6 сар бараг шаардсан миний хувьд. Тэгээд би нэг тийм сайн үрдэнд бол хүрээгүй. Үнэхээр би үхтэн судлаад нэг тийм амар системд бол үнэхээр сайн нэмэр болоогүй. За тэгээ ер нь тийм болохоор би концептыг ер нь бол B-ээс C тирэнд бол яг үнэхээр бол 50. Яг бол нэг тийм сайн концепт гэж бол ер нь үздэг хүүхдээ хүмүүст бол хаалгаддаг. So нэг тиймэрхүү байна. Тэгээд guys сайн гэрэн даалгавраа хийгээрэй. Сайн юма тестлээрээ тэгээд нэр тун удахгүй миний пабликийн хажуугаар нь үнэхээр close бүр өөрийнхөө системийг заах, хүмүүст менторлох, хүмүүст тус болох, хүмүүст энэ концептуудыг бүр илүү гүнзгий тайлбарлах community одоо 8 сарын тун удахгүй одоо бас нэг 2-3 хоногийн дараа эхний
нээлт болно. Тэгээд 8 сарын 10-наас эхлээ бүр ингээд шинэ membersүүдтэй би бүр ингээд XM-тэй хамтраад депозитын бонус төр өгдөг. Депозит бонус бүр депозит хийгээгүй байхад нүртэл кредит өгөх хэмжээний маш гоё юмнуудыг бэлтгэсэн байгаа. Өөрийнхөө удахгүй гарч ирэх community. Тийм болохоор guys тун удахгүй уулзлаа. Тэр баяртай. Тэгээд community-га удахгүй нээх болохоор тун удахгүй хүлээж аваарай guys.